За сайн байцгаана үзэгчтэй. Манай подкастын манай ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн манай сэдв бол Монголооны мангас гэдэг юм сэдв байгаа. За та бүхний харж байгаачлан Батмөнх маань ирсэн. Манай алдарт аялагч. За аялал жуулчлалын бас томоохон төлөөлөгч Батмөнх найз маань ирсэн. Сайн байна уу? За сайн байна уу? Юмд. Үзэгчдээ сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хоёр сэдв байгаа. Ерөнхийдөө бид нэг ер нь энэ алмас байж магадгүй амьттай холбоотой нөгөө хуучин хэрэгүүдээ фокус төнкөөс сууж исэн чинь одоо нэг ийм бас өнцгүүд гараад ирлээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой өмнө бас бид нөгөө дугаар болж ороогүй байгаа ба. Нөгөө Юбатын 5 залуус те бас алмастай таарсан байж магадгүй гэдэг. Алдарт нөгөө аялагч Jordan Grider-т юу тохиолдсон бэ гэж бид нар подкаст хийжсэн. Тэрэн дээр бас алмасны асуудал яригадаад ингээд явцсан. Тэгэхээр энэ дээр бидний хоёр хэргийг энэ хоёул умар Америкт болсон. Нэг нь бол манай Отман хэлсэн Монголооны мангас гэдэг те. Нөгөөх нь англи нэг Mongolian monster гэдэг. Нөгөөх нь Wart нуур гэж байдаг. Тэр Wart Lake monster гэдэг. Нэртэй одоо хоёр ийм хэргийн тухайн хүү ярих харин хүү бэлэн боллоо. За Америк нэгдсэн улсын өмнөд нутгийн зэрлэг байгальд нэлээд байдаг гэж яригддаг. Алмастай төстэй нэг нууцлаг амтны тухай яг энэ удаагийн дугаар дээр ерөөхдөө жоох авч үзье. Тэгээ нутгийн хүмүүсийн дунд бол яг Монголооны мангас гэмээр нэрлэгдсэн амтан бол маш олон жилийн турш Аризона мужийн зүүн хойд хэсгийн дээр ой модтой. За зүүн хэсгийн да яг зүүн хойд ч бас биш. Уул нуруудад үзэгдсэн гэх яриа нэлээд алдартай болсон байна. За ингээд орон нутгийн домог дүүсээр энэ амтан бол ойролцоогоор 2-2.5 м өндөртэй. Өвбийн нутгүүсээр бүрхэгдсэн хойд хоёр хөл дээр явдаг хүн төрөлт амтан гэж ирэхэд яриад байна. Нутгийн хүмүүсийн ярьснаар энэ Монголон Римийн нарсан ой гэж байт юм байна. Тэгээд Колорадо өндөрлөгийн алслагдсан бүсүүдэд энэ амтан амьдардаг. Зарим хүмүүсийн хэлдгээр энэ амтан бол 100 гаруй жилийн турш нутгийн ой мод уул нуруудыг ингэж дагаж амьдарсаар ирсэн. Энэ амтныг харсан гэх мэдээллүүд анх 1980-ад оноос 1880-ад оноос эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй харсаар ирсэн. Анчид, мод бэлтгэгчид, загасны аж ахуй эрхлэгчид, жуулчид, алхагчид хүртэл энэ амттай учирсан тухайга энэ тохиолдлуудыг бол нэлээд ярьсан байт юм. Тиймээс энэ нууцлын амтан бол олон ном, судалгааны нийтлэл, баримтат киноны сэдэв болж өнөөдрийг хүрсэн байна. За энэ Mongolian monster буюу Монголооны мангас гэх нэр нь бол Аризона мужийн зүүн хойд хэсэгт оршихдаг Mongolian Rim хэмээх байгалийн томоохон цос гаралтай. Америкийн хамгийн өмнөд хэсгийг ярьж штэ. Тэгэхээр нөгөө Mongolian Rim гэдэг нь Колорадогийн өндөрлөгийн баруун өмнөд захыг тодорхойлдог юм урт хатан хавцал ихтэй ирмэг бүхий юм уулсын бүс. Маш олон километр үргэлжлэх юм сүрлэг тогтцтой. За энэ нэрийг бол 1712-оноос 15 оны хооронд Нью Мексикогийн Испани захирагчаар ажиллаж байсан Дон Хуан Игнасио гэж хүн байсан. За энэ хүн бол Монголооны нэр гэж Монголон гэж нэрлсэн байна. За энэ Mongolian Rim болон түүний ойр орчмын одоо хойд өндөрлөгийн бүсэнд байгалийн гайхамшиг төлөвтэй сар удам ой мод, гүн хавцал, игц хадан хясаа, өндөр нуурууд ээлжилж оршдог. За уулын бэл гарахад бол газар нутгийн төгсгөлгүй мэд үргэлжилдэг, зэрлэг байгалийн сүрвчийг мэдрүүлдэг гэж юу хэлж болно. За энэ Mongolian Rim-ийн өмнөд талын ихэнх нутаг нь бол далайн түвшнээс нэмээд 500 орчим 1200-аас 1500 метрийн хооронд өндөрт өргөгдсөн. Хадан ирмэг нь бол зарим хэсгээрээ бол ойролцоогоор 2400 орчим метр хүртэл огцом өндөрсдөг. Ийм өндөрлгөөс доош харахад их өтгөн ой, гүн хөндөй, алс хол үргэлжилсэн өндөрлгүүд ингээ харагддаг. Бүс нутгийн налуу хэсгүүд болон хойд талын өндөрлөг дээр тийм нэрс их ургадаг. Айгуу тийм ойртой. Тэгээ ер нь тийм нормалсан ой байдаг. Тэгээ ер нь энэ ч хойд Америк твийн Европ нутгийн хамгийн том нэрсэн ойд тооцогдсон юм байна л да. Мөн одоо гүн хавцалтай ер нь бол нэг хүний хөл хөрөөгүй газар ихтэй л гэж юу ойлгож байна. 200 миль орчим ингээ урдруулсаныг сонсчихсон үнэн үү те? Ер нь тэгж маш өргөн маш одоо өргөн. Тэгээ ийм алслагдсан утаа ихтэй нууцлаг те. Ийм байгальд бол Монголооны мангасан домог үеийн үед одоо амнаас амд анжи яригдсаар ирсэн байна. Зарим нь бол үүнийг зүгээр нэг домог гэж үздэг. Удлаа. Зарим нь бол энэ буслуудад үнэхээр танигдаагүй нэгэн төрлийн амьтаа оршиж байгаа нь магадгүй энэ Монголооны мангас ухаа гэж үздэг. За Монголооны энэ үндсэндээ ойролцоогоор 340 км үргэлжилсэн. Өтгөн ойгоор бүрхэгдсэн ийм урт хадан ирмэг бөгөөд
Колорадо өндөрлөгийн баруун өмнөд захын дахин сунаж оршдог. Байгалийн асар том нь Колорадо өндөрлөгийн одоо өндөр уулгын нутгийг бол Аризона мужийн зүүн хэсгийн бусад газраас зааглан ялгаж идэг. Тэгээ ойролцоогоор нэг Payson, Alpine, Pinetop, Lakeside гэх зэрэг хотууд бол байдаг. Суурингууд нь бол ойрхон байдаг. Сүүлийн жилүүдэд Payson хот бол орчмын өнгөс нутагт Монголооны мангасыг харсан гэх мэдээлэлүүд нэлээд орширч газар авч байгаа. За бүр ингээд яг энэ хотод ирэх юм бол баг энэ хайдыг харна гэдэг юм яриа хүртэл байд юм байна. За энэ ч бүр тийм бие гарсан сүүл Монгол тийш болчихсон. За Монголооны римийг бол хойд өмнөд чиглэл дайран өнгөрөх тэр Interstate 17 гэдэг нэртэй хурдны зам баг 2 хуваадаг. Энэ зам нь бол тэр Flagstaff болон за Flagstaff хотоос Phoenix хот хүртэл үргэлжилдэг. Тиймээс Монголын римийн бүс нутгаар явах тусам байгалийн орчин, экосистем ер нь мэдгэдэгчээс анзаарах зөвшөөрлөгдөн. Зарим хэсэгт нь Аризонагийн хуурай одоо тэр өндөрлөг юм цөл оршдог бол цаашаа явах тусам Колорадо өндөрлөг дээрх дэлхийн хамгийн том тэр одоо юу гэдэг нь нэлсэн байгуул гэдэг хэлж байгаа. За энэ Монголооны мангасыг харсан хамгийн их бүтэрсэн өөр нэг бүс нутаг бол тэр арай жоох урагшаа оршдог тэр Fort Apache гэж байдаг. Fort Apache индианчуудын нөөц газар. Indian Reserve гэдэг чинь тий. Тэгээд энэ нөөц газрын гол суурь нь бол тэр White River буюу цагаан гол гэдэг нэртэй. Ийм суурь 1871 онд байгуулагдсан. За энэ цагаас хойш энэ хавийнхаа бас нэлээд нөлөө бүхий тийм хот болж байгуулагдсан. Төв газар нь. Тэгэхээр Монголын римийг бүрхсэн асар удам баг төсөөлгүй мэт өгүүлжлдэг. За энэ нийтдээ нэг ерөнхийдөө яг 10,000 гэж квадрат километр гэдэг 12,000 квадрат километр гэдэг. Ер нь яг энэ чинь нэг Америкч үндэсний ойд хуваацдаг шүү дээ тийм. Апачигийн үндэсний ой гэдэг Тонтогийн үндэсний ой гэдэг ингээд харьяалагддаг явдаг. За энэ нас дэлхийн хамгийн том тасралтгүй үлсээ тооцогддог тул одоо өндөр нас моддыг хязгааргүй мэт үүсгэх ногоон далайг харахад бол алсаас харахад яг л ногоон тэнгис мэт сэтгэлдлийг төрүүлдэг. За Монголын римийн ойд нь олон төрлийн хөвгтөн байдаг. За тухайлбал буг, цагаан сүнс, буг, шилүүс, койот, уулын арслан, хар баавга зэрэг амьдардаг. За харин түүний өмнөд хэсэгт нь бол Hell's Gate гэдэг байгалийн бүс байрладаг. Энэ ойролцоогоор 150 квадрат километр талбай эзэлсэн тусгай амгаалтай юм нутаг. За тэгээ Тонто үндэсний айн бүсний мөрөлдгөө хэсэг гэж явдаг. За энэ бүсийг бол 1984 онд Америк нэгдсэн улсын Конгресс албан ёсоор одоо хэлж байгуулад ингээд өнөөдөр Америк нэгдсэн улсын ойн алба хариуцлага энэ хэсгийг бол хариуцж хамгаалж ажилладаг юм байна. За түүхэн талаас нь авч үзэх юм бол Монголын римийн дагуу бол олон уугуул овог аймагуд амьдсаар ирсэн. За тухайлбал White Mountain Apache цагаан уулын Apache, Hopi, Yavapai зэрэг овгууд үеийн үед энэ улсад Индианы овгууд тий. Өчигдөр одоо ан өрөө хийдэг. За тэгээ амьдралаа залгуулж ирсэн ба. За тэдний аман уламжлал домог яриа гэж байна. Тэгээ энэ нутагт зөвхөн байгалийн үзэсгэлэнгээр төдийгүй нууцлаг оршихуй тайлбарлахад бих үзэгдлүүдээр бас нэлээд алдартай. Монголооны мангас бол тэдгээр домгууд нь зөвхөн нэг. Нутгийн овог аймагуудын ярьдаг тэр Skinwalker гэдэг ярьдیں۔ Да одоо манай ганц нэг подкастууд хийцэн байлээ. Бид нар бол яг нөгөө судлахгүй хаяалаа Skinwalker. Тэр нь ийм хэлбэрээ хуургадаг тийм аимшигт оршихуул байхад юм л та. Тэгээд Thunderbird гэдэг нь тэр нь айгүй том юм биетэй шувуу. За тэгээд ангын шувууны тухай түүхүүд бас энэ дээр яригддаг. За зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол аврах алдар шувуу гэдэг. Одоо Ford-ийн алдартай Thunderbird гэдэг модель үүдэг шүү дээ. Аврах шувууг өнөөдөр ч гэсэн Монголын римэд ингээд хаяа харж болдог гэж тэгэх юм бол ярьдаг. Гэвч яг энэ бүс нутгийн нууцлог түүхүүд бол зөвхөн домог төдий биш. Америкийн түүхэнд хамгийн алдартай нисдэг тавхтай холбоотой иргэсэн яг энэ болсон байна. 1975 оны 11-р сард мод бэлтгэгчийн нэг баг Монголын римийн орчимд ялангуяа Апачигийн авцаа ойн гүнд Turkish Springs хэмээх өргөн ойтой бүсэд ажиллаж исэн баг мод бэлтгэх. Тэг өдөржин мод бэлтгээд орой нар жаргах үед тэд ажиллаа дуусгачаад ачааны машиндаа суугаад оройгоос гарахаар бэлтжижсэн. Тэг гинт модын орой дээрх нохоо тэнгэрт хурц нүд ялган гэрэл гарчсан баг. За эхэндээ тэд энэ энгийн нэг нэстэг төхөөрөмж байж магадгүй гэж бодсон ч гэсэн гэрэл нь нэлээд хачин жигтэй байдлаар хөдлөөд ойртох тусам улам тодорч исэн. За энэ үед бол багийн нэг гишүүн машинаас буугаад сониуцхан тэр гэрлөө гүйж очиход бол тэр гэрэл хөдөлсөн баг. Тэр гэрлийн хүчтэй цацраг бол нэлээд хөдөлж байгаа. Тэр огцон чиглэлд тусаад өөдөөс нь чиглэлд ирсэн гэж. Дараагийн мөчөд бол энэ багийн нэг гишүүн одоо гэрлэж байсан үйл мэдэгч би харанхуй тэнгид хамтдаа алга болсон гэсэн юм яриа нэлээд өгөөмөл байгаа байхгүй. Тэгээ үлдсэн хүмүүс нэлээд айгаад цочирдоод юу болсноо ч ойлгож амждаггүй бол тэр газар тухайд явсан баг. Тэгээ хэдхэн цагийн дараа нар одоо
хэдэн цагийн дараа цагдаа эрлийн баг илгээгээд ой модоор маш их айлт эхлүүлсэн боловч алга болсон хүний улмөр олдоогүй. Мөн дараагийн өдрүүдэд мөрдөн байцаах шалгах ажиллагаа бол нэлээд одоо эрчийг аваад зарим мөрдөгчид энэ хэргийг бүр болцгүй хүн амны хэрэг байж магадгүй гэж үзээд тэгээ шалгаж ирсэн байна. Гэсэн ч гэсэн тухайн орой хамт байсан мод бэлтгэгчид бол бүгд яг л ижил түүхийг ярьж ирсэн. Тэгээ тэд бол худал илрүүлэгчийн олон удаа полиграф тест гэдэг тэр тест рүү зөндөө орсон гэж байна. Бүгдийг давж гарсан. Тэгээ удалгүй энэ хэсэгт энэ хэрэгт болох ингэсэн байна. Улс даяараа сенсац болоод сонин хэвлэлүүд, телевизүүд одоо радиогийн анхаарлын төвд ороод харин 5 хоногийн дараа гинтийн үйл явдал тохиосон алга болсон тэр хүнд Монголын нэмийн ойролцоох тэр Хебер хэмээх жижиг суурины гудамжинд гинт гарч ирсэн гэж байна. Тэгээ баг хөдөлж чадахгүй шахам гүн шок юм байна. Бараг л хөшиж орсон мэт байсан. Яг энэ алга болоод босож олцсон гişүн хүний нэр бол Travis Walton гэдэг хүн байна л да. Тэгээ алга болсон эргэн гарч ирсэн явдал өнөөдөр тайлгадаг нууц хэмээрээ үлдсэн. Тэгээ олон судлаачид энэ хэргийг яг тайлбар бол хариг арьяалт нь хулгайсангийн хамгийн алдартай тохиолдол гэж л үздэг юм л да. Тэгээ тухайн хувьд талаар хожим бол олон 10 ном, баримтат кино, бүр уран сайхны кинорт нэгдсэн. Тэгээ Монголын римийн нууцлаг нэр хүндийг улам бүр нэмсэн байгаа юм л. 1993 онд гарсан тэр Fire in the Sky гэдэг гал гэх юм уу? Кино гэдэг. Энэ бүс нутгийн олон нийтэд таниулсан бас нэг бүтээл болсон. Монголын мангасад хот омог нь орчин үеийн үл танигдах дэстэг биетэй холбоотой ямар ч тохиолдолд илүү тийм эртний түүхтэй амьтан байгаа юм л да. Тэгээ түүнийг бол ихэвчлэн өндөр нуруутай бүх бие нутгуусээр бүрхэгдсэн хүн төрөлт амьтан гэж дүрслээд байна. Тэгээ домог ярианд гардаг чинь түүний өчний өнгө нь янз бүр байдаг гэж, цагаан байдаг гэж, хүрэн хар өнгөтэй байсан тухайч гэсэн дурддаг. Гэвч олон жилийн турш өөрчлөгдөөгүй нэг зүйл байгаа. Тэр нь амьтнаас ялгарх тийм их хүн муухай үнэр гэж байгаа. Мөнхийн үнэр. Тэгээд тэр нэг үнэрээс гадна нүд гэж байгаа. Нэлээд тийм бараан улаан өнгөтэй ялгалцсан нүд гэж байгаа. Тийм хүмүүсийн хэлсээр энэ амьтан бүх төрлийн хоол иддэг. Ихэвчлэн шөнийн цагаар идэвхтэй, заримдаа төрөнгийн зан авиртай байдаг. Мөн түүний алхалтан ч ер бус ингэж дүрслэгддэг. Тэгээ хүнээс хитрхи урт өргөн алхаатай алхдаг гэж олон ч хүмүүс ярьсан хүмүүс тэгж яриад байгаа. Зарим тохиолдолд бол газар дээр үлдсэн үрийг нь хэмжихэд нэг 50 орчим сантиметр. За нэлээд том тийм. Одоо арзмаар гэсэн үг. Үлийн арзмаар гэсэн. Нэлээд урт богоц тэгэхээр. Тэгээ харин энэ амьтны хамгийн аимшигтай шинж нь бол түүний зүрх шимшим хашгиралт гэж үздэг. Тэгээ тэр дуу нь бол хүнд нэг тийм зовлон шаналлд орсон эмэгтэй хүний орилго дуу шиг сонсогддог гэж олон гэрчүүд бол тайлбарлаж ирсэн ба. За энэ дээр зарим яриад Монголын мангас бол нарсны мөчөр модны салаа ашиглаж одоо ийм үүртэй адилхан оромж байдаг. Тэгээ цаашлаад бол койот, шувуу болон одоо бусад амьтны дууг дуурайж чаддаг гэж үздэг. Алсар олон одоо болсон явдал гэрчийн харсан тэр мэдүүлгүүд бол энэ амьтныг бол дуугагнаж байгаа. Эсвэл дугуйн сэгийг үүрч явсан байдлаар харсан тухай нэлээд тэмдэглэлүүд бас байд юм байна. За энэ Монголын Рим орчмын хамгийн эртний домог яриа нь шүү дээ. 20-р зууны ихэнх болон дунд үеэс ерөнхийдөө эхэлтэй. Тухайн үед Аризона мужийн зүүн хэсэгт суурьшсан анхны суурьшигчид бол Римийн хавцал ой модоор явахдаа энэ амьтантай уулзсан тухайга ярьснаар ерөнхийдөө ярианууд нэлээд 75 оноос бүр өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд ингэж байгаа. Нутгийн уугуул ард түмэн ялангуяа тэр White Mountain Apache гэдэг цагаан уулын Apache-нууд бол энэ домгуудын ингэ сонирхоод үзэхээр Монголын Римийн тухай тэр агуу их агуутай юм. Тэгээ алслагдсан модонд амьдардаг үсээр бүрхэгдсэн агуу хүний тухай тийм домгууд их байдаг юм. За 1880 онд нэг хэсэг кобойнор шөнийн цагаар ойд майхнаа барьж хонж байхдаа аимшигтай явдалтай очсон тухай нэг домог ярьд юм. Тэр нь болохоор кемпингийн оролцоо том биетэй бүх бие нүсээр бүрхэгдсэн амьтан гарч ирээд кобойнорыг айлган самбаргасан ба. Айж очирсан кобойнор шууд тэр амьтанд буудаж дараа нь сандарсантай агуус бүгдээрээ зүхтаж гарсан. Тэгээд дараа нь 19-р зуунаас үлдсэн хамгийн алдартай домгийн нэг энэ тэр Аризонагийн анхны суурьшигчтай нэг тэр Bill Spade гэдэг хүний ярьсан түүх байна. За энэ домгийн хэд хэдэн өөр хувилбар байдаг. Гэхдээ дорнод Аризонагийн ардын ярианд бол зарим үндсэн хэсгүүд нь үргэлж адилхан төстэй хэвээр байдаг. Ингээ суурны яваад байдаг гэсэн үг тийм. Домогт өгүүлснээр бол ингэж байгаа юм л да. Bill Spade Монголын Римийн ойролцоо одоогийн Camp Geronimo гэдэг байрладаг газрын дэргэд модон байшин барьж амжирсан баг. Удалгүй түүний байшин шүн дараалал үйл мэдэх мангас дайрс гэж хаалга мөрөдөг ч юм уу тийм. Эцэст нь нэг шүн тариант уг суурьчийг барьж нүүрийг нууц тассан гэж гэсэн яриа гардаг. Түүнээс хойш тэр хүн ер нь бол яг их нэрийг нь бас дахиж яг тэр хүний хин чараагүй дараас нь ихнэр нь бас алга болсон юм шиг байна. Домгийн дагуу бол түүний
тэгээд түүнийг урсан, тасарсан нүрийг нь байшингийн хажуудах модноос өлгсөн байсан нь бусдад энэ амьтны байгаа нутагт бүү халдаараа гэсэн анхаарал болж үлдсэн байж магадгүй гэж хүмүүс ярьдаг. За Монголын мангсын тухай анхны албан ёсны тэмдэглэсэн тохиолдол бол 1903 онд гарсан. Тухайн үед Arizona Republican гэж сонин байсан. За тэнд ажилладаг тэр Stevens гэх хүний тэм түүхийг тэмдэглэсэн байна. За өөрийн учирсан явдлыг тайлбарлахдаа бол ингэсэн байна л да. Уулын зэрлэг хүн Wild Mountain Man гэж нэрлэсэн байна. Тэгээд энэ удаа нэг удаа нөө Монголын Римийн хойд хэсгийн зэрлэг байгальд Grand Canyon хоёрын хооронд очихдоор аслагдсан бүсэд аялж хагаад зузаан тийм үсэрхэг өндөр хүн төрөлт амьтны хоёр өгсөн тийм амьтан уулын арсланы сэг дээр тонгойд сууж байгааг харсан байна. Суудсан байна. Тэгээ уулын арслангийн хожим нэлт хугарсан байсан. Тэр амьтан түүнийг анзаар мгцэн аимшигтай хүрээ чихэнд итгэмээргүй хашгиралт гарган орилоод тэгээ Стивенсийн хэлснээр уг амьтан өндөр нуруутай хүн хэлбэртэй ямар ч хувц сүмсөөгүй бүх биеийн цагаан саарл өнгийн үс эсвэл ноосоор бүрдсэн байсан. Зарим хэсэгт нь бол бохирдсон арьс нийл гарч харагдчихсэн гэж хэлж байгаа. Тэгээ тэмдэглэлд нь бол маш тодорхой. Тэгээ энэ амьтан бол аимшигтайгаар түүнлээ орилж эхлэмс тэрээр чадах чинээрээ гүгээд зүхтаж аим гарч чадсан гэж бичсэн байна. За Монголын мангасын тухай хамгийн аимшигтай довтлогоо нь бол 1947 онд болсон гэж байгаа. Тэр жил энэ амьтан бол Tonto Creek орчинд байрлаж исэн Boy Scout-уудын зуршлууд хайраад тэгээ хүүхдүүд өгсөн тийм 1947 оны 8 дугаар сард Boy Scout-ууд хөвгүүд Payson хотын ойролцоох зэрлэг байгальд аялал хийгээд Tonto Creek хэмээх голын дэргэд бол майхна бариад тэгээ нэгэн шөнө бол хөвгүүд яасан тэр кемпийн орчинд гарсан чимээнээр сэрсэн байна тэр шөнө. Тэгээ харахад нь тийм сармагчтай төстэй гэтээ том биетэй тийм өнөд хөрөмжийг ингээд ухаж исэн гэж байгаа. Нэгдчихсэн гэж байгаа байхгүй. Тэгээд шөнө 10 орчим Boy Scout тэр амьтныг нүдэрээ хараад тэгээ өндөр биетэй тэр хүүхдүүдийг ширтэн зогсоход бол тийм хүүхдүүдийн тэр бааз юу даяар бол нэлийн айц сандрал гаргасан. Би болоод тэгээ хэсэг хугацааны дараа сармагч төрөлтэй амьтан бол шөнийн анх ухаж алгасан. 1947 онд өгсөн гэрчийн тодорхойлолтоор бол энэ амьтан бол нэг тийм иймэрхүү байдалтайсэн гэж байна. Том биетэй, дор хаяж 2 м гаруй өндөртэй, нүд нь гүн хонхойсон, цод харагдахгүй боловч ямар ч илэрхийлэлгүй мэд санагдсан. Нүүрэнд нь баг өвс байхгүй. Гэхдээ эцсийн хоёр талаар нь өвс нь ингээ ургасан. Цээж, мөр, гар эдэн аюу том. Ялангуяа дээд гар нь маш бүдүүн байсан гэж байна. Тэгээд нөө диаметр нь дор хаяж 15 см гэсэн гэж байна. Бодлого гэдэг нь. Тэгэхээр биеийн үсрэг байсан ч гэсэн үс нь яг хэр зузаан байсныг сайн ажиглаж амжаагүй. Толгой нь дөрвөлжиндүү хэлбэртэй баг хүзүүгүй мэт харагдсан. Тэгээд Tonto Creek-ийн энэ хэрэг бол удалгүй Монголын мангасын тухай нутгийн домгийн хамгийн алдартай хэсэг болж нийтийн дунд гаргасан байна. За сонирхолтой болохоор 1950-аас 60-аад оны хооронд оноос хойш олон гэрчийн мэдүүлэгт энэ амьтныг бол буугаа гинж байгаа эсвэл өгсөн буугыг ой дундуур ингээ үүрээд явж байгаа байлаа гэсэн тухай нэлийн өгүүлдэг. Угчууд бас жижиг амьт биш шүү. Тийм шүү дээ, том шүү дээ. Тэгээ судлаач Mitch White-ийн тэр хэлснээр бол бугыг хөнөөсөн тодорхой нэгэн онцгой хэв маяг байдаг гэж байгаа. Ер нь бол зүүн амьтад бол хоолоноос нь асаа зуудаг шүү дээ. Тэр яг ер нь бол үзүг нь хугалдаг юм шиг. Үзүг нь хугалдаг. Тэгээд гурд хөл толгой зүрх уушиг эдгээр нь ерөөхдөө иддэг. Ийм ясыг нь бол чичгээр үлдээдэг ийм амьтан байна гэж. Тэгээ өөр нэг баримтжуулсан тохиол 1960-аад оны үед гарсан байна. Тэр Fred Ollenberger гэдэг хүн бол Монголын Римээр машинтай явжсэн байна. Тэр машинтай явж байгаад ойд хурдны замаар хурдныхын замаар шээсэн тий. Тэгээд ой хэсэг тэр замын гол зогсч нэг тийм том нэлээд сэргэр хүчтэй үсийг болж хараад гайхаад тэгээд тэр хүний хэлснээр бол ингэж байгаа юм л да. Маш өндөр 2.4 м хар эсвэл бараан өргөн үстэй ийм амьтан байсан байна. Тэгээ нэгэн гайхаж байгаа шүү дээ манай хүн тийм машинаа шууд тэр дор зогсоогоод энэ амьтан шууд ганцхан алхаал замын нөгөө талд гарцсан. Зам гол зогсчоод нэг алхаар замаас бууцсан гэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь бол ой харгууд аал болсон гэж. За энэ үеэс хойш анчид за явган аялагчид хэрэгүүд суурингийн оршин суугчдаас бүрдсэн хүмүүс бол Монголын мангасыг гэсэн тухай мэдээллүүдийг хүргэж гисэн байна. Тэгээ энэ cryptozoology гэж байдаг шүү дээ. Гаж амжтыг судалдаг тийм. Тэгээ Mitch White, Alex Herman-аар баримтжуулж судлаад тэр газар дээр судалгааж видео бичлэг, гэрэл зураг, дуу хавны бичлэг зэрэг баримтуудыг цуглуулж чадсан гэдэг байгаа байхгүй юу шүү дээ. Тэгээ 2014 онд нэрээ нууцсан нэгэн эмэгтэй
Римийн орчимдах нэгэн горхины дэргэд уг амьтантай таарлцсан тухай мэдээлэл. Ерөөсөө Саяхан гэсэн үг тийм. 12 жилийн өмнө л шүү дээ. Тэр амьтан бол эхэндээ түүнлүү довтлох мэт айлган сүрдүүлсэн тийм хөдөлгөөн хийсэн ч гэсэн удалгүй ойрогоо буцаад явсан гэж. Эмэгтэй энэ амьтныг бол ойролцоогоор 1.8 м орчим өндөртэй бүх биеийн үсээр бүхэгдсэн хойд хоёр хөл дээр явдаг гэж тодорхойлоод тэгээд нүүр хэсэг нь өсөхгүй. Түүний хэлснээр бол эртний хүний төрхтэй юм харагдчихсан байна. Тэр амьтан бол эмэгтэйтэй таарах үедээ өвдгөө нуглан суугаад горхиноос усууж исэн гэж. Тэгээ эмэгтэй нь хачирхалтай энэ амьтны зургийг авах гэж оролдох үед уг амьтан бол түүнийг анзаараад түүний зүг гүйж эхэлсэн. Тэгээ айд сандарсан эмэгтэй машин руугаа ухсан ихэд бол азар ямар нэг гэвчгүйгээр ойгоос тэр машин руугаа суугаад гарч чадсан байна. Тэгээ зураг авцсан бол бас тий сонир баримтлах юм шүү. Энэ эмэгтэй чинь нэрээ нууцлж юу олж байгаа юм л да. Ярьслага өгч байгаа юм л да. Тэгээ Америкийн уугуул иргэдийн ёслолын үйл ажиллагаа янз бүрийн одоо зан үйлийг бол одоо юу гэдэг юм бороо дуудах бүжигч гэдэг юм уу. Тэгээд яг уу ерөнхийдөө иймэрхүү зан үйлүүд энэ камераар бичих боломжтой ховор байт юм байна л да. Гэхдээ цагаан уулын тэр Apache овгийнхан бол бусад олон овгоос илүү нээлттэй ханддаг учраас энэ удаа бол хэвлэл мэдээлэл олон жилийн турш нууц хэвээр байсан нэгэн зүйлээ ярьсан байгаа хэвлэлд. Аризонагийн зүүн хэсэгт оршдог тэр Apache овгийн нутагт бол үе дамжин яригцаар ирсэн нэгэн тийм нууцлаг амьтад байдаг. Энэ бол за хүмүүс бол Bigfoot гэж нэлээд ярьдаг. 2000-аад оны ихээс хойш тэр Fort Apache индианчуудын нутаг дэвшлээс Моголоны мангасыг харсан тухай мэдээлэл ирс бүр ингээ хүмүүс дээр ирж ирсэн байгаа байхгүй. Тэгээ хэд хэдэн сүүлийн 25 жилийн хугацаанд бол энэ амьтныг өөрийн нүдээр хэлсэн гэж мэдүүлсэн байна. Тэгээд хүмүүс рүү яг шууд довтлсон тохиолдол ерөөсөө бүтээгүй. Тэ? Зарим орсон сурагч энэ амьтны шөнийн цагаар талаа эсвэл мал хулгаал нохоо муу зэрэг гэрийн тэжээр амьтыг барьж алах явдал явдаг гэж ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэр Аризона дахь цагаан уулын Apache үндэсний төлөөлөгч тэр Khaled Altaha гэдэг Arizona Evening ямар стар вэ? Сонин байгаа. Тэгээ сонин төгсний ярьслага байгаа юм л да. Тэгээ ярьсхан дээр бол ингэж бичсэн байна. Бид гадны хүмүүст ийм зүйлийн талаар ямархан хийх яриад байдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд харагдсан тохиолдол урд урдынхаас илүү олон болсон. Үүнийг одоо цаашид үл тоомсорлож ерөөсөө болохгүй гэсэн яриа өгсөн байна. За тэр цагаан тэр White River хотод амьдардаг цагаан гол гэх юм байна тий. 1982 онд болон 2004 онд уг амьтныг харсан гэж мэдүүлсэн өөр нэгэн хүн бол тэр уугуулта Marjorie Grimes гэдэг хүн тэр хүн ингээ ярьсан байна. Судлаачид цагаан уулсын бүсэд хэд хэдэн удаа том одоо хөлийн мөр болон ойгоос модноос хийсэн тийм хачирхалтай тийм дуудлагууд одоо юм ашгааныг сонссон. Тэгээд цагдаа нар хүртэл хувийн эзэмшлийн газруудаас асар том хөлийн мөрийг хүртэл олоод юу авч баримтжуулж ирсэн түүх бий гэж ярьсан байхгүй. За энэ тохиолдолд горхины орчинд дуудлага ирэхэд Омгийн цагдаагийн ажилтнаа очиж тэр амьтныг өөр нүдээр харсан гэсэн мэдээлэл байна. За тэгээд тэр цагдаагийн ярианууд тэгсэн байна. Түүнийг хараад миний бодсон цорын гац зүйл бол бурхан минь гэсэн үг л байсан. Иймэрхүү амьтаа харагдсан тохиолдолд улам олширч байна. 911 дэрсэн дуудлагуудыг шалгаж заримыг нь батгаажуулсан. Тэр үед би нэг зүйлийг л ойлгосон. Тэр бол хүн биш. Маш өндөр, үнэхээр өндөр. Бас хар өнгөтэй байсан. Тэр эргэж харахад хүний нүдний эргэн тойронд байдаггүй гэрэл мэт дугуй хэлбэр түүний нүдний эргэн тойронд харагдсан. Миний машины гэрлийг хараад тэр даруй бүгдийн доош суусан. Тэгээд зүхтаасан гэж. За энэ цагдаагийн тайлангуудад бас энэ амьтны талаар бичсэн байна. Гэхдээ тэрийг бүгд бичсэн бэлэр горилтай төстэй, том биетэй, өндөр хар устэй, тодорхойгүй нэгэн примат гэж тэмдэглэсэн байгаа байхгүй. Хоорондоо бараг 1.5 м орчим зайтай, асар том хөлийн мөрүүд илэрсэн, физик баримтууд ч мөн олдсон. Цагдаа нар зарим мөрийг нь гипсээр одоо хив авч тэгээ мөн ойролцоох бодсоогноос дээж цуглуулсан. Тэгээд нэг цагдаа бол өсний бөөн ширхэг олж түүнийг бол нотлох баримтын савнд хийж хадгалаад дараа нь мужийн криминал лабораторид өгөөд ДНК-гийн шинжилгээнд илгээсэн байна. За тэр Ray Bernard гэдэг дэслэгч ийм тайлбар өгсөн байна. Цагдaalтай энэ хүн. Тэгээ хэд хэд удаа энэ амьтан хүмүүсийн цонхоор шагааж байгаа тухай мэдээлэл над дээр ирсэн. Дуудлага өгсөн хүмүүс эвгүүрсэн цонхоор. Дуудлага өгсөн хүмүүс маш их айс сандарсан байсан. Хий юм хараагүй сохтуу биш бас худлаа дуудлага өгдөг хүмүүс биш болж таарсан. Тэгээ тэр бол хэлэхэргүй болсод байсан гэж. Тэр бол Fort Apache индианчуудын нутагт амьдардаг жирийн иргэд бөгөөд айц давтсан хүмүүс байсан гэж. За Моголоны мангасыг харсан тухай мэдээлэл тэр White Mountain буюу тэр цагаан улс болон Fort Apache индианчуудын нутаг дэвсгээс өнөө хүртэл ирсээр байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд бүс нутгийн хэмжээнд бол энэ амьтантай холбоотой маш олон видео, бичлэг, гэрэл зураг, дуу авины бичлэгүүд үзэгдсэн байдаг. За энэ бид видеонд бас оруулах гэж үзнэ.
энэ чинь их юм зохиогч ирэх тий, мэрэгтэй аягүй copyright хөвгтэй гэдэг болохгүй тий. тий. Тэгэхээр тэрийг бас харж байгаа. Гэхдээ та хэд энэ интернетээр ороод Mogollon Monster гэж бичсэн зөндөө байна. байт юм билээ. Тий. Гэхдээ яг энэ дээр манай сууг дээр орж байгаа зохиогч ирэх мэрэгний асуудал гэдэг бидээс нэг ван дуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр аягүй болгоомжтой хандаад байгаа шүү. Бас та бүхэн тэрийг ойлгоорой. За энэ 2020 онд тэр Mogollon Rim-ийн бүсдэг хувийн эзэмшлийн газар давсны зураг интернетэд нэлээд хавталцсан. За энэ зураг бол энэ амтан бугны одоо сэгийг дундуур чирч оруулж байх нь харагдсан. Яг тэмдэглэж байгаа байхгүй. Одоо энэ бүс нутгаас бичигдсэн зарим дуу хавны бичлэгийг бас ингээд сонсоод дахин сонсдог юм. Тэгэхээр сонин дуу хаваа гардаг юм. Тэгэд 2024 онд Face Note-ын ойролцоо бичсэн бичлэгүүд байгаа юм. 23 онд Rim-ийн орчинд бичсэн бичлэгүүд байгаа юм. Одоо voice-ууд шүү дээ, тий. Ер нь бол Mogollon Rim бол Sasquatch буюу Bigfoot амьдрах маш таатай боломжтой орчин гэж ерөнхийдөө Америкууд ч гэсэн өөртөө үзлээ. Тэнтгийн Mogollon гэдэг PV хүртэл гараад тэр чинь халамсыг үзэх гэдэг ивент аялал аялын цаашин тийм ивент одоо ингээд цуглаад ингээд залуучууд цугладаг мугладаг тийм ивент арга хэмжээ нь бас нэлээд болдог. Манай Америкчууд жирийн явдлыг зүгээр өнгөрөх штэ тий. Ямар нэг юм болгодог юм чи. Нэг асуулт байсан. Дандаа ихлээр Америкт алмас байт юм бэ гэдэг. За бид нар дараагийн судалгааны ажлууд мань хийгдэж явж байгаа нь Ямалийн алмас гэдэг. Ямалийн хойг гэдэг Оросын. Канад тэгээд Сибирь тэр ч ятгаа бүр ийм хэрэг гарсан байсан байхгүй. Би ихтэй тэрийг юу гэж бодоод байна. Бас жоохон түүхэн талаас нь судлаа гэдэг. 1240-од он гэдэг чинь Монголын их Монгол улсын цэргүүд баруун зүгт аяндаа ээжсэн үедээ. Тэр үед яг энэ одоо Кипчакуудыг хөөж явсан юм шүү. Кипчакуудыг хөөж явсан 20 цэрэг чи одоо ямар нэгжээр тоологдсон юм бэ? 2 ард тийм удаа тийм. 20 цэрэг тэр нэг юу стэгдэж ороод одоо тэр нэлээ уулархад гэхдээ агуу ихтэй газар байгаа байхгүй. Одоо энэ наашаа энэ юуны юм биш байгаа маань. Кавказын нуул юм шиг байгаа юм. Одоо энэ гэцэлцод Кипчак командчууд яг нутгалдаг. Одоо энэ нөгөө их үед нэр тэднийтэй үзэж явж байхдаа нэг 20 цэрэг их болоод тэр хараас 3 арай ээж ирээд сүбэдэ жанжинд нэг маш сонирхолтой юм ярьсан тийм юу бэ? Хэмтэлдээс ч уншиж ангилдээс уншсан байхгүй. Тэрийг нэг сайн судалж байгаа дугаар хий гэж бодоод байгаа. Тэгээ юм баг ТV зүгээр уншаад тэгс утсан баг алгастай таарсан юм шүү Монгол зэрэг үздэг гэдэг. Тэгэхээр яг мэдгүй те энэ зохиолчож магадгүй. Гэхдээ энэ бас их сонирхолтой юм байлээ. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал бэлдэх ёстой зүйл бол дата SIM. За миний туршлагаас харахад глобал дата SIM тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата SIM-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал SIM. Бидний дараагийн хэрэг бол Wart нуурын алмас гэж байгаа. Wart нуур гэж байгаа. Энэ бол 1969 оны 7 дугаар сарын эхэнд за энэ тэрнээс хойш ингээл үргэлжлэн явсан зүйлтэй. Ер нь 1969 100 болвол тэр хайрын 100 гэмээр нэрлэгдэг. Тэр үед бол нөгөө Wart нуур овжлаарай. Wart нуур гэхээр бид нар одоо нөгөө газар зүйн хувьд яг хаана? За Wart нуур бол тэр юу байгаа? Хиймэл нуур байгаа юм л да. Тэгээд тэр нөгөө одоо юу гэдэг юм бэ? Яг нөгөө би яг тэр Greer Arl гэдэг байгаа. За сүүлд ингээд уншиж байгаа дий байгаа ярьчих. За Greer Arl гэдэг байдаг. Тэр нөгөө яг энэ 60-аад он чи юу ахгүй? Яг нөгөө газрын ярихаас юу ярих гэдэг нөгөө одоо алхууд их болсон юм л да. Энэ 60-аад он гэдэг чинь дэлхийн нийт ер нь бол яг сарны буултай тэгэл одоо нүүлсний хөгжмийн наадамж гэдэг юм уу Америк Вьетнамаас сэргээ татсан модсон гэл те. Тэгээ яг энэ яг юуны үед бол нөгөө Техас мужиж байгаа шүү дээ. Техас мужийн зүүн хойд хэсэгт орчих тэр Тарант тойргийн Wart нуурын орчин 100 болвол нэг тийм арай өөр зүйлээр ингэж 60-аад оны дурсамжуудыг бий болгож байгаа юм л да. Тэдний хүмүүсийн хувьд бол 1960 он бол мангасын 100 байсан гэж байгаа. За Wart мангасын тухай бол Mogollon мангасын тийм 50 дүү шүү дээ. Ганц нэг айлын цонхоор шагаасан байна. Нэг бас хорогнол гайгүй. Энэ бол бэлтүү хүчирхийлэл гэж байгаа байхгүй. За ер нь мал гэрийн тижээр амьтад юу дайрсан, барьж авсан, автомашин тэрч буй хүмүүс рүү хүртэл халтсан тийм мэдээлэлүүд гарсан байна. За Wart нуурын мангасын тухай мэдээ анх 1969 оны 7 дугаар сарын 10-нд орон нутгийн сонингуудын одоо тэргүүн ингээд гарч ирсэн. За үүнээс нэг шөнийн өмнө буюу 7 дугаар сарын 9-ний орой залуу одоо хос Wart нуур дахь Greer Arl орчмын задгай талд ингээ машина зогсоогоод тэрээ салхиж исэн баг.
Тэгээ шөнө өндөө орчин тэдний ярьснаар нэг асар том амтан ой дээрх модноос үрсэн гарч ирээд шууд машины дээр нь буусан ба. Тэр амтан бод машины дотор байсан эмэгтэйчүүдийн нэгийг барьж авахыг оролдсон гэж хойд мэдүүлээд осууч нэлээд айд сандарсан ч гэсэн машинаа хурдтай хөдөлгөн зугтаж амжсан. За энэ амтан бол эмэгтэйг машины цонхоор татаж гаргаж амжаагүй байна. Амар шүү дээ. Тэгээ цагдаагийн тайлбар бол гэрчүүдийг туйлын их айд цочсон байдалтай байсан гэж тусгайлан тэмдэглэсэн байна. Тэгээ тэднийг тодорхойлохдоо бол энэ амтныг 2.1 орчим метр өндөр 2 хөл дээрээ явдаг. 110-аас 135 кг болов гэмээр жинтэй ийм мөрн юм тэгшин биш юм налуу мөртэй гидсэн том бүхбийн цагаан саарл хөрөн үстэй. Тэгээ машины хажуу талд 45 см орчим урт зураас гаргасан байсан. Тэгээ гэрчүүдийн айд сандарсан байдал нь цагаагийнхаа нэлээд одоо айдшруулаад тэгээд мөрдөн шалах хавцгаа ихсэн баг. За магаш энэ хэрэг орон нутгийн сонингуудын нүүр гоцсон гарсан. За ингээд нөгөө тарант тойрогчин одоо Техасын тэр хойдсч эсвэл Монгол сагнах талаар явсан. Ерөөс анд гарсан хүмүүс. За сонирхолтой энэ хэргийн тухайн анх бичсэн хүн бол Fort Worth хотын залуу сурвалжлагч Jim Marrs гэдэг хүн байсан. Энэ хожим нь бол Кеннедигийн аллах, үйл тайлагдах нэстэг биетүүд болон бусад нууц сэдвэр бол маш олон тийм бестселлер ном бичсэн зохиолч болсон л да. Тэгээд тухайн үеийн олон нийт нэг зүйлийг л ерөөс огт мэдэхгүйсэн байна. За яг үнэн хэрэгтээ бол гэрээр арал дээр аимшигтай явдлууд болсон. Тэгээд шөнийн хажиргалтай үйл явдлууд энэ халдлагаас 2 гаруй сарын өмнө хүмүүс нь алившээ яригадад эхэлсэн байсан гэж байна. За гэрчүүдийн яриа. За тэр яриануудын нэг нийтлэг юм байна. Worth нуурын ой мод болон гэрээр арал орчим шөнийн цагаар ямар нэгэн хажиргалтай зүйл тэнүүжилж явдаг байна. Яваад байна. Тий. За тэр нөгөө Telegram Star юм уу? Орон нутгийн сонирхолтой. Нэг цагдаагийн диспетчер ингэж ярьсан баг. Тэр сонинд нийтлэгдсэн байдлаа. Диспетчер гэсэн холбоон дээр суудаг. Тий, диспетчер тий. Бид энэ амтны тухай 2 сар орчим мэдээлэл хүлээг авч цуглуулж байна. Гэхдээ бид тэднийг дандаа зүгээр л тоглоом тошин гэж бодоод өнгөрдөг байсан. Цагдаагийн уцрал залгаад тоглоод юм гэж бодож. Гэвч машинд гарсан гэмтэл болон гэрчүүдийн өгсөн аимшигтай мэдүүлэг нь эцэстээ нутгийн цагдаагийнхны хандлагыг өөрчилж хэргийг нухацтай авч үзэхэд хүргэсэн. Харин хачирхалтай нь Worth нуурын орчинд иймэрхүү бүрхэг хачирхалтай яриа олон 10 жилийн өмнөөс гарч байсан юм байна лээ гэж байгаа байхгүй. За Worth нуурын түүхийг авч үзэх юм бол ингэж байгаа. Энэ нуур нь 1914 онд хиймлэр байгуулагдсан. Хүний гараар бий болсон нуур. Тэгээд Trinity голын баруун салаан дээр байрладаг. Нуур нь Fort Worth хотын баруун хойд хэсэгт оршдог. Тарант тойргийн Fort Worth байгалийн төв ба Архан цаас бүсийн хил дотор бүхэлдээ багтдаг. Байгалийн төвч мөн одоо ийм энэ нууртамд ер нь 1914 онд энэ одоо басан хамгаалалттай газар байгуулагдсан. Анхнаасаа бол Fort Worth хотын усны их үүсрийг хамгаалах, унтны усны чанарыг баталгаажуулах, сайжруулах зорилготойгоор байгуулагдсан юм нуур байна. Нуурын талбай ойролцоогоор 14 квадрат километр. Километр квадрат хавтгаад өрүүлж километр гэж хэлсэн баг тий. За зарим хэсэгтээ ойролцоогоор 6-аас 7 метр орчим гүн. Нэлийн гүн. Хөөрхөн гүн тий. Нууранд голчлон Eagle Mountain нуураас ус орж ирдэг бол гол гарц нь Trinity голч. За Worth мангасын тухай олон түүх өрнөдөг гэрээр арал нь бол Trinity голын баруун салаан нуураас одоо урсан гарах тэр хэсгийн ойролцоох жижигхэн юм газар байгаа байхгүй ингээд голуудаар таслагдсан. Мангасан ингээд голоор ингээд орооцсон бол арал гэдэг шүү дээ тий. Тэгээ арал гэж нэрлэдэг гэсэн яг үндэ маш их тийм шаварлаг тий. Тэгээд яг машинаар бол хурж болдог газар гэдэг. Шаврын дундуур нэлээд туучна. Тэгээ харьцангуй азлагдмал байралтад бол нутгийн өсвөр үеийн одоо амрагч нар бол нэлээд очиж бас цагийг өнгөрөх талтай гинэ. За Worth нууртай холбоотой анхны хачиргалтай яриа 1940-од оны сүүлээс хэлсэн гэж үздэг. Тухайлбал 1947 онд Worth нууранд 70 мангас үзэгдсэн гэх мэдээлэл тухайд гарч ирсэн байна. Тэгээд цагдаагийнхын нөхлөөсөө бид нар харсан гэж батлаад орон нутгийн сонингуудын гэрчигт хүртэл гарч ирсэн ба. Энэ мангасын толгойг өстө соёотой зэрлэг гарахад толгойд төстэй мөстэй гэж тодорхойлсон тийм тодорхойлолтууд байгаа байхгүй. За яг ер нь энэ 1940-од оны сүүл тий одоо дайны дараа гэсэн үг шүү дээ. 1950-од оны ихээр бол Worth нуурын орчинд бол зөвхөн алмас биш. Усан дотор амтан үйл танигдсаныг би тухай хэлсэн янз бүрийн болдог. Тэгээ Worth нуурын ирэг дээр сармагчтай төстэй амтан харагдсан тухай анхны баримтжуулсан мэдээлэл 1959 оны сүүлээр гарсан байна. За энэ мангасын тухай энэ явдал нь болохоор мангасын тухай түүх болон тэр янз бүрийн баримтуудыг бол олон нийтэд тархахаас бараг 10 орчим жилийн өмнө гэсэн үг л дээ. 69 онд гарч байгаа шүү дээ. Тэгээ тухайн үеийн нутгийн зарим хүмүүс бол тийм одоо юу гэдэг гадал жимс болон жижиг нохоо ашиглаж нуур үеийн бут сөгнөөс
энэ одоо мечтэй төстэй амьтныг гаргаж ирэхийг оролцсон тухай тийм хязгаарлалтай түүх Өгөөс тавьж байна тийм. тэгээд өгөөс тавьж штэ. Тэгээд Техасын зүүн хойд бүс нутгийн хэмжээнд сармагчин эсвэл гориллата төстэй амьтаа харсан тухай тийм яриа богоо яг өмнө бас гараад л байдаг гэсэн юм байна. Тэгээд ийм төрлийн одоо амьтны хамгийн эртний тийм мэдээ. За сонинд хамгийн анх нийтлэгдсэн 1883 оны тийм 1883 оны үед байгаа 19 дэх зууны сүүл гэсэн үг тийм 19 дэх зууны сүүлч за 20 дахь зууны их үед хүртэл ийм олон 10 тохиолдол нийтлүүд гарч ирсэн байна. За 1901 онд Red Bank орчин гэдэг Red Bank гэдэг газрын нэр юм шиг байна. Тийм өндөр нуруутай, нүцгэн, бүх биеийн нүсээр бүрхэгдсэн нэгэн этгээдийг харсан тухай тэмдэглэл байна. За энэ амьтан болохоор 22-ыг харьцсан 7 инч буюу за энийг сантиметр рүү шийдвэрлэх юм бол 56-ыг харьцсан 18 см хэмжээтэй хөлтэй байсан. Оо аврал шүү дээ. Тэрнтэй голын намдар газар тэнэмжиж явдаг гэж хүмүүс ярьдаг. 1925 онд Сан Антониогийн нэгэн сонин Техасын зүүн өмнөд хэсгийн Атаскоса гэдэг тойрогт болсон өөр нэг явдлыг тухай тэмдэглэсэн байна. За тэнд шерифүүд оролцсон 75 хүний бүрэлдэхүүнтэй тийм баг мөрдлөгийн баг Wildman зэрлэг хүн гэдэг юм тийм. Тэгээ барихаар явсан байна. Сонд бичснээр бол энэ хүн нь болохоор 7 хоногийн турш нутгийн эмэгтэйчүүд хүүхдүүдийг нэлээд айлгаад эцэст нь түүнийг бол анч нухаа ашиглаж мөрдөж эхэлсэн байна. Ингээ 1880-аад оноос 1960-аад он хүртэл Техаст ийм төрлийн олон мэдээ одоо сониндээ нэлээ сэтгэлж гарсан л байна л да тийм. Хамгийн гол нь гэрчүүд нь хүртэл ирж сонинд яриа өгсөн байна. Техас мөрдөх Bigfoot-тай холбоотой хамгийн алдартай үйл явдлын дагуулга бол 1969 оны 7 дугаар сард Ward нуурын гэрээр арал дээр болсон халтгаас эхэлсэн байна. Тэгээ өмнө дурдсанчлаа энэ хэрэг бол маш сайн шалгагдсан. Маргааш сонингуудын нүүрэнд бол тавигдсан. Тэгээд машины жолоочийн тэр нэр нь бол John Reithard лөө. John Reithard гэдэг хүн байна. Тэгээд 45 см орчим урт зураасыг цагдаа нар шалгаад тэгээд цагдаа нар явж байгаа тэнд чинь мангас мангасны анчид гэж орчуулах юм ба. Баахан нөхдүүд бас явж байгаа мангасны анчид. Тэгээд 1969 онд 7 дугаар сарын 10-ны орой бол Ward мангас магадгүй хамгийн домог болсон үзэгдлээ харуулсан гэж хүмүүс ярьдаг. Өдөржин нуурын эрг болон гэрээр арал руу хүмүүсийн машин ээлж дараалал ирж исэн. Тэдний ихэнх нь ерөнхийдөө шар айраг буу барьсан хүмүүс байсан. Тэгээд мангасын тухай яриа бол нэлээд тарснаас бол цугларсан байна. За ингээд 30-оос 40 орчим хүн гэрээр арал дээрх нэгэн задгаа талбайд цуглаад тэдний дунд бол тэр цагдаа нар байсан байгаа. Телеграмууд сонины сурвалжлагчид байсан байгаа. Нутгийн оршин суугчид байсан байгаа. Тэгээд бүгд нуурын ойролцоо нуугдж буй амьтны тухай цуурхал татагдаад тэгээд юу яасан ба. Цуурж ярьсан учраас ирсэн байгаа тийм. За тэгээд тэдний дээр хадан цохион дээр асар өндөр цагаан ангийн дүрс гарч ирээд тэр амьтан бол юу гэдэг доор байсан хүмүүс рүү орилох аимшигтай дуу гаргаад ингээд айдстаад зарим нь итгэж ядаад тэгээд ийм байдлыг бий болгоод за тэгээд бүлэг хүмүүсийн дунд энэ байдал нэлээд тархаад за ингээд Ward мангасын түүхэнд хамгийн гайхалтай хамгийн аимшигтай үйл явдал бол энэ болсон гэж байна. Тэр нөгөө хатан дээрээс аягүй том чулуунууд доошоо шийдсэн гэж байна. Зарим юм дээр бичснээр бол дугуй нь обут гэдэг бол обут шийдсэн гэж байгаа байхгүй. Тэгээд 150 м гаруй зайд бол цаанаас ингэ шийдсэн гэж аягүй холоо шийдсэн. Тэгээд дугуй бол азар тэр зарим хүмүүсийн хөрлөхүүгээ наан маань унжсэн. Тэр мөчд бол хүмүүсийн гайхшрал жинхэнэ өмнөөс саман болж хувраад айдсан жинхэнэ сандрал болж хувирсан гэж байна. Шинхээ ёсолсон шүү дээ. За хад тэр улаан хашгирч байсан тэр амьтан бол ийм хол зайд ийм зүйлийг шийднэ гэдэг бараг л боломжгүй зүйл гэж үзсэн байгаа байхгүй. Тэгээд эхний хэсэг хүмүүс нь машин лугаагүйгээд шууд л хурдл зүхтэж эхэлсэн. Харин бусд нь цочирсан яваар хадны ирмүүдээр нааш цаашаа гүйгээд орилж исэн гэж. Удалгүй бүх хүмүүсийг айд сандарлын давалгаа бол нөмрөөд ингээд тэр орой тэнд байсан телеграмууд сонины нэгэн сурвалжлагч бол ингэж хэлсэн ба. Тэр үйл явдал бол миний амьдралдаа тулсан хамгийн аимшигтай мөч байсан гэж хэлсэн байгаа байхгүй. За энэ мөчөд цугулсан бүх хүн за тэр дундаар цагдаа нар хүртэл тэр амьтнаас аль болох хурдхан шиг холдохыг оролдоод тэгээд талбай дээр жинхэнэ эмх замбаргүй байдал үүссэн. Хүмүүс машин руугаа гүйгээд мөлгөөд унаад тэгээд ер нь тэр Ronnie Armstrong гэдэг нэгэн ир хүмүүстэл тэнд одоо машин ухааж явахдаа мод мөргөсөн гэж байгаа. Мангасын тэр зовлон шаналтай мэд орилгохдоо бол тэр талбай даяар цуураад удалгүй тэр амьд ойр орж алга болсон ба. За түүний араас үлдсэн зүйл нь гэвэл айц болон бодлонтой байдал, үл мэдэх байдал болсон гэж байна. Тэгээд ингээд нэг гисчээс ярьслага авсан юм байна л да. Тэдгсэн тэгж байгаа. Нөө дугуй яваа тий. Одоо хаанаас дугуй шидэд байгаад. Тэгсэн чинь танаа пикап машин авч шидсэн юм уу гэдээ асууж байгаа. Тэгсэн чинь үгүй. Манай пикапнаас аваагүй. Тэнд
нэг элсний нүх байсан. Тэндээс шороо ухаж байсан бололтой тэр газраас нэг дугаа авч 120-150 м очиж шидсэн. Дараа нь цагдаа нар машины ард байсан дугуйг үзээд шороо оноос авсан байх ёстой гэж хэлсэн. Тэнд пикап байсан юм уу? Үгүй ээ. Тэнд зүгээр л жижиг рамблер машин байсан. Тэр дугуйг хэн нэгэн рүү чиглүүлж шидсэн юм шиг харагдсан уу? Тэр бүгд рүү шидсэн. Тэнд ойролцоогоор 40 орчим хүн байсан. Тэр амтан хадан дээр гарч зогсоод наасаас гүйж байсан. Бүтэн тойрч гүйдэггүй, харин хагас тойрч босож гүйдэг байсан. Тэр замаар биш хадны ирмэг дагуу өвс мод ихтэй бататай газараар гүйж байсан. Тийм газараар ямар ч хүн тийм хурдтай гүйж чадна гэж би бодохгүй байна гэсэн. Тэгээ сурвалжаас нөө Jim Mars гэдэг хүн байгаа шүү дээ. Jim Mars хожим тэнд бичсэн байна. Том биетээ үсрэхэг цайвар өгдөг гэж энэ гэрчүүдийг тодорхойлж байна. Мөн өөр нэг гэрч ингэж хэлсэн байна. Хүн шиг алхдаг байсан. Гэхдээ хүн шиг харагдаагүй. Өнгөн цагаан дус хараг бүх бие нь үсрэхэг байсан. Дор хаяж 2 м орчим өндөртэй, магадгүй 135 орчим кг жидтэй байсан. За тэгээ Jack Harris гэдэг хүн өөр ингэж осны сонин гэж ярьсан байна. За тэр дугуйг 150 м-с илүү хол шидсэн. Тэр маш хурдтай ирж байсан болохоор бүгд зогтож эхэлсэн. Түүний улих хашгирах дуун шаналл болон уур хилэнгээр дүүрэн байсан. Яг л ямар нэгэн зүйл түүнийг маш их өвдөж байгаа мэд сонсогдож байсан. За энэ явдал мэдээж нэг орон нутгийн болон тусганы телевизээс угааруул маш их хэдийгээс гарсан. За Fort Worth-ийг хевлэж сонингуудын нүүр хуудсанд гарсан. 1969 оны 7 дугаар сарын тэр шөнө бараг 40 орчим хүн уг мангасыг өөрийн нүдээр харсан гэсэн тийм юу байгаа. Дараагийн хэдэн 7 хоногт нуурын орчинд айдас болон сониуч хөөрөл зэрэгцээ оршиж ирсэн. Тэгээд Fort Worth хотын цагдаагийн 4 эргүүлийн баг ой мод руу явж уг амьтныг хайхаар явсан байна. За тэгээд Worth-ийн мангас бол 100 дөнгөж эхэлж байсан. Тайцаргалтай үйл явдлууд халдлагууд 1960-аад оны өвөл хүртэл үргэлжилсэн байна л да. Тэгээд дараагийн 7 хоногт бол Тарант тойргоос ирэх аимшигтай мэдээллүүд бол улам болшоор байсан гэж байна. Тухайлбал 1969 оны зуны турш тэр намрын ихэнх хүртэл нутгийн бэлчээрүүдээс хүзүүн уурсан өвсөн хонь нэлээд олдсон гэж байна. Зарим нь бүр танигдхан аргуугаар зэрэмдэглэгдсэн байсан. Тэгээд шархны уулмөр нь ямар ч тийм мэддэж буй махчин амьтны дайралтай төстэй биш. Хүний мэддэг амьт биш байсан. Тэгээд удалгүй муур, нохоо болон бусад гэрийн тэжээр амьтад тастаж хаягдсан байдалтай олдчихсон. За энэ яриа бол нэлээд газар авсан. Хэд хэдэн фермерүүд үхэр мал нь алга болсон. Эсвэл шөнийн цагаар том үл мэддэг амьтан сүргүүнд автдаг гэж мэдүүлэл өгсөн байна. Тэгээ 1969 оны дунд болон сүүл үед олон хүн уг мангасыг ойн зах тал хэрээр гүйж явахыг харсан. Эсвэл нуурын орчинд хажиргалтай учралтай тулгарсан тухай нэлээд яриа газар авсан. За тэгээ цагдаагийн шин тайлан сонины шин нийтлүүдийг дахин бий болгож исэн байна. За нэг удаа бүр 100 гаруй хүн нуурын эрэг дагуу 40 см-ээс урт хөлийн мөрүүдийг харсан гэсэн мэдээлэлүүд ирж исэн байгаа байхгүй. Тэгээ энэ 1969 оны 9 дугаар сард бас нэг юм аимшигтай явдал болсон байна. 9 сарттай. Гэрээр арал дээр оройхон загасж байсан 5 хүний зүг мангас гинэд гүйж ирсэн байна. Тэднийг бол айлхан ойрж хашгираад тэгээ хэсэг хугацааны дараа тэр амьтаа ойроо зүхтаж алгуулсан байна. Тэгээ ойн зах руу орж явахдаа тэр амьт нь царс модны маш том мөчр дээр ойролцоогоор 4 м өндөрт нэлээд их шалмгаа авираад мөчрөөс дүүжлэгдэн мөчрийг хуг татаад тэгээ явсан байна. За дараа нь олон сонин бол энэ тухай нийтлэгддэг. Тэгээд яг энэ дээр бас тэр зураг нь бол байгаа юм. Хэдүүлээ оруулах гээд үзнэ. Тэгээд энэ яг нөгөө Sally Ann Clark гэдэг хүний бичсэн тэр Worth нуурын мангас гэдэг ном байт юм байна. Энэ дээр бичсэн. За тэнд ерөнхийдөө дандаа гэрчүүд яриа гэдэг. За яг тэндээс ингээд бацах юм бол тэр амьтныг бол 2.1-ээс 2.4 м орчим өндөртэй хойд хоёр хөл дээр явдаг. Горилтой их төстэй. Тэгээд ийм том биетэй амьтан гэж тодорхойлсон байна. Тэгээд гар нь маш урт, бэлхүүсэн нарийнхан, бүх бие бор болон сааралд үстэй. Мөн энэ амьтан бол итгэмээргүй хурдтай хөдөлдөг. Модны мөчр дээр гайхмаар амархан үсэрч дүүлж явдаг гэж ярьсан байна. Тэгээд 1969 оны 9 дугаар сарын сүүлээр Грэр арал дээр болсон загастай явдлаас хэдхэн 7 хоногийн дараа бас нэг хэрэг гарсан байна. За энэ үед бол Fort Worth-тэй ойролцоох Blue Mound гэдэг хотын оршин суугч James Stevens гэдэг хүн хоёр найзынхаа хамт шөнө тэр одоо Грэр арал болон тэр холбогдод тэр шорон замаар машинтайгаа явж исэн байна. За нэг ойролцоогоор 12 цаг 30 минут үед болчихсон одоо үүр шөнө дунд. Тэгээд модон дундаас нэг тийм маш том амьтан гарч ирээд шууд машины капот дээр ингээд ойртоод ирсэн байна. За тэгэнгუთ нь Стивенсийн хэлснээр тэр машинд ерөнхийдөө ер нь ингээд нэг юм тэг тулж ирэнгуут зам дээр ингээд найс цаашаа хөдлөд исэн гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө
нөгөө тэгэнгүүт яасан ба тэр амжилт капотон дээр бүр гарцсан гэж байгаа. Стивенс ярьж байгаа. Тэгээ ингээд хөдлөх гээд ангууд ингээд зуурчаад нөө машиных нь хоёр талаас нь ингээд одоо дугууныхын дээдлээс биш ингээд тийм дугууны дээдлээс одоо Каролинаас ингээд зуурчаад ингээд салж өгөхгүй байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд харсан чинь тэгж нэлээд урт гартай гэсэн үг шүү дээ. Тэгээ чи одоо хоёр машины юу гэдэг чинь те. Тэгэхээр 2.1 м өндөр гэж байгаа. За магадгүй тэрнээс ч өндөр байсан ч магадгүй Стивенс яриад байгаа. Тэгээд бүхбийн зузаан цагаан үстэй нүүр болон цээжин дээр нь түлэгдсэн мэт сорив байсан гэж. За тэгээд Стивенсийн тэр Мустанг машины завсрын зардал тухайн үед 300 орчим доллар болсон гэж байгаа байхгүй. Тэгээд шөнийн энэ халдлагын тухай бол төг бодлого олон сонин ном дахин нийтлэгдэж гарсан байна. Тэгээд яг тухайн үед хамт явжсэн 3-2 болохоор тэгсэн байна. Энэ амтны үйл үнэхээр бодит байсан. Ямар ч тохиолдолд хүн эсвэл амтан байж болохгүй гэж батлаад байсан боловч яг үндэ энэ бол хүн биш байсан. Өөр амтан байсан гэдэг. За эдний яг дүрслэл дээр үзлээ зургийг гаргасан байна. Тэгэд яг энэ гурван хүний дүрслэл дээр гаргасан зураг одоо болтол аюу амин бүхтэй яваад байгаа байхгүй. Тэрийг ашигладаг. Тэгээ яг дараагийн албан 1969 оны 11-р сарын ихээр бүрдсэн байна. Charles Buchanan Buchanan жонших юм чи бүр шанаа Buchanan гэж уншаад байгаа юм. За ямар ч гэсэн ийм хүн 11-р сарын 7-ны орой загасчилж байгаа буцаж ирснийхаа дараа халдлагад өртсөн байна. Тэр амтан тэгээд мэдүүлэг өгсөн. Fort Worth Press буюу сэнд маш урт нийтлэл гарсан гэдэг юм байна. За тэр нийтлээс нэг хэсгийг би тасалж аваад яасан. Тэгээд ингэж байгаа. Би пикап машиныхаа твшинд унтлагын ууданд одоо мишок хэлээд байна. Орчхоод унтаж байсан. Өмнө нь би голд урт шугамтай дэгээ тавьчихсан байсан гэж байгаа. Тэрнээс өмнө тэгээд гэтэл гинт машин хаацаа зэглэхэд би сэрсэн. Хин нэгэн одоо машиныг өргөж байгаа юм шиг санагдсан. Эхэндээ би газар хөдлөлт болсон байх л гэж бодсон гэж байгаа байхгүй. За түүний хэлснээр бол удалгүй үсээр бүрхэгдсэн тийм нүүр машины твшний ирмэг дээр гарч ирсэн гэж байна. Дараа нь утустай хоёр гар унтлагын уудтай хамт Buchanan-ыг шүүрэн авч агаарт өргөөд дараа нь газар унгасан байна. Тэгээ амтнаас гарч байсан тийм аимшигтэй өнгөхийн үнэр бол бараг л ухаан алдчихсан гэж байгаа байхгүй. Тэгээ Buchanan бол өөрт бодогдсон цонын ганц зүйлийг хийсэн. Тэр нь болохоор өмнө худалдаж авсан шарсан дахиагаа уудтай хамт аваад шууд мангасын толгойд шидсэн байна. Гарт нь таарсан. Тэгээд Buchanan-ы ярьснаар бол мангас дахиаг амдаа зуугаад хоолондоо гүн бүдүүн дуу гаргаад за энийг биштэй яг англиар growl гэдэг байгаа. Growl гэдэг чинь архи хоолны биш доорхын growl гэдэг штэ. Архи хүчнэ гэх юм уу тий. Юу гэх тийм дуу гаргасан гэж байгаа байхгүй. Тэгээд гэрээр арал руу бол ус руу ороод усанд их чадварлаг сэлсэн гэж байгаа. Тэр нуурын усан. Тэгээд модон нүмергүй хөлтэй тэр амтан бол ойролцохоор тийм эдүү модны мөчөж унгаагаал ингээд дайрал дайрал явцсан байна л да. Тэгээд ойролцоогоор 2.3 м орчим өндөртэй маш урт гарттай богино бүдүүн ажигтай мэд хуруутай моник юм шиг байна. Тэгээд бүхбийн үсээр бүрхэгдсэн нүүр хөдлөмжтэй мөн хүн горилла хоёрын холимог гэмээр ийм хэрэгцсэн гэж байгаа байхгүй. Тэгээд жингийн бол яг уу хиний багцаа Buchanan-ы багцаагаар бол 300-аас 450 кг байж магадгүй гэж таамагласан баг. Тэгээд энэс арай бага байх гэж хүмүүс үзээд байна. Тэгээд сонины нийтлэл бол тэгсэн баг. Энэ амтны хөлийн бүр ойролцоогоор нэг 46 см байсан гэж тэмдэглэсэн байхгүй. 1969 онд Worth нуурын мангасын мэдээж буй цорын ганц гэрэл зураг энэ үед бас ирсэн баг. За түүнийг бол авсан Alan Plaster гэдэг хүн байгаа байхгүй. 11 сарын 19-ний шөнө Polaroid камераар авсан баг. Араас нь авсан зураг мөн тий. Цагаан зураг байгаа шүү дээ. Түүний хэлснээр бол тэр Shoreline Road замаар баруун тийш шөнийн 1 цаг 35 минутын үед явж байхад замын өмнөд талд ямар нэгэн зүйл босч зогсох хэлсэн баг. Тэгээд машинаараа өнгөтэй уг хажигтай амтны зургийг дарж чадсан. Тэгээд хожим нь ингэж ярьсан баг. Юу байсныг нь би мэдэхгүй. Гэхдээ тэр өөрийгөө харуулахыг хүссэн мэт санагдсан. Машины гэрлийг хараад босоо зогссон гэж байгаа байхгүй. Зураг нь маш бүдэг. Гэхдээ магадгүй амтны нурууг харуулсан. Тэгээд асар том цагаан үстэй бөөн юм шиг харагдсан. Зургийг ойроос ажиглавал нурууны шугам мөн гар мөрний булчингууд хүртэл маш бүдэгхэн ялгаж харагддаг гэж зарим судлаач үздэг. Тэр үеийн олон сонирхолчд бол судлаач бол Worth нуурын мангасын хэргийг бол эд үе дээр судалж баримтжуулж ирсэн гэж байгаа. Тэгээд энэ Worth нуурын мангасын тухай хамгийн идэвхтэй судалгаа хийсэн хүмүүсийн нэг нь тэр Sally Ann Clark гэдэг ном бичсэн тийм. 1969 оны 12 дугаар сард Worth нуурын мангас нэртэй номоо хэвлүүлсэн. Тэгээд Clark амьдралынхаа туршид энэ мангас бодиттой үзэгдэл байх магадлал өндөр гэдгийг бодлоод тухайд гарсан олон тооны урьдчилан халдлагыг хуурамчаар зохион байгуулсан байх боломж бараг байхгүй гэж үздэг байсан ба. Тэгээд яг сорсныхан дараа нөхөр нь ярьслаа гэсэн байх. Тэр ярьслахыг би уншиж байхад ингэж байгаа байхгүй. Нөхөр ихнийхээ тухай ярьж байгаа.
тэр үргэлж мангас бодтой байсан. Энэ бол огтхонч хошигнол эсвэл хүмүүсийн зохиосон зүйл биш гэж үздэг байсан гэж одоо их дурсдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ Кларкийг бүр нөгөө полиграф тест оруулах тэрийг даваад өөрийгөө бол тэр мангас байсан гэж нотолж чадах хүнд бол өөрөө гэсэн баг. Намайг үгүйсэх юм бол би $5,000 өгье гэсэн байхгүй. Гэвч түүний нөхрийн хэлснээр энэ талаар хинч хизээч одоо холбогдож байгаагүй. Сонирхолтой нь бол 1969 онд хэвлэгдсэн сонины нийтлүүд орон нутгийн тайлангууд номнуудын аль аль нь ч гэсэн энэ амьтныг бол Bigfoot эсвэл Sasquatch төстэй амьтан гэж нэрлэегүй. Хэдийгээр тэр Паттерсон Гимлиний алдар бичлэг 2 жилийн өмнө гараад Bigfoot-ийн домогт одоо улс даяар анхаарал хандуулж эхэлсэн байсан ч гэсэн тухайн үед энэ амьтныг дандаа л Wart нуурын мангас гэж нэрлэдэг юм байна. Гэхдээ яг нөгөө Сний нэр байдаг нь Goatman гэж байдаг. Ямаа хүн гэх юм. Тэгээ нэг тийм зургийг олгосон тийм. Тэгээ энэ эвгүй амар зургийг олгосон. Яг эвгүй зураг байдаг тийм. Тийш тийм Greer арлын ямаа хүн гэх тийм. Тэгээд энэ нэр нь болохоор амтны цагаан өнгийн өстэй холбоотой юм. Тэгээд энэ Wart-ын мангас бол тэр Bigfoot-ын домогт албан ёсоор холбогдох болсон нь 1969 оны зуны анхны тохиолдлуудаас нэлээд олон жилийн дараа. Мэдээж цагаан эсвэл альбинос өнгөтэй криптид гэж үздэг амьтдыг харуулсан тийм цөөн хэдэн хоор видео бичлэгүүд бас байд юм байна. Тэгээд энэ дэр ингэж байгаа хамгийн алдартай жишээ нь нэг дээр Пенсильвани мужийн Albinos Bigfoot гэдэг нэрлэдэг бичлэг байна. Тэгээд Bigfoot судлаач тэр Davis гэдэг хүний нийтлсэн өөр нэг видео байдаг. За энд бол цагаан өнгийн Bigfoot харагдаж гэж ярьдаг, алмас харагдаж яриад байгаа байхгүй. Тэгээд энэ бичлэг нь бол Техасын зүүн хэсгийн хувийн эзэмшлийн газарт хийгдсэн гэж ерөөсөй тайлбарлаад байгаа. Тэгээд яг 1880, 1890-ад оны мэдээ. За тэгээд 1969 оны түүхүүд те харсан их хүмүүсийн тэмдэглэл Техасын зүүн болон хойд нутгийн уугуул ард түмний домог үлгэрүүд аль хэдийн ийм амьтны тухай өгүүлдэг байсан ба. За тэр Кайова уугуудын аманд Кадо хаа. Тэг Кайова гэдэг хоёр омог байна. Уг те тэдний аман домогт бол хожим Техас мужи болсон нутгийн аслагдсан ой намархах газруудад бол амьдардаг том биетэй хүнтэй төстэй ийм тухай түүхүүд бас нэлээд байд юм байна. Тэгээ эдгээр овгийн хүмүүс бол энэ амьтнаас нэлээд айж мэддэг байсан. Тэгээд эртний аюултай ийм амьтд гэж үздэг. Тэгээ маш хүчирхэг асар том биетэй заримдаа бүр Европ улсын сүнслэг шинж чанартай ч гэж дүрсэлсэн байдаг. Тиймээс нутгийн уугуул хүмүүс бол эдгээр амьтдыг нутаг гэж үздэг учраас газруудаас эвшлэн дөлж зайлсхий гэдэг байсан ба. За цаг хугацаа өнгөрөх тусам Wart нуурын мангас бол маш олон ном баримт киноны сэдэв болсон л доо. Тэгээ энэ сэдвэр хамгийн мэдээлэлтэй бүтээлийн нэг нь яалч нэг Sally Ann Clarke 1969 онд хэмжилсэн Wart нуурын мангас гэдэг ном. За өнөөдөр бол энэ ном бол нэлээд ховор олдог номуудын нэг. Мөн криптид судлаач тэр криптид буюу гажиг амьтад судлаач тэр Lyle Blackburn-ы Wart нуурын мангас, Greer арлын Goatman-ы үнэн түүх гэдэг ном бас байдаг. Тэгээ ер нь бол яг энэ бүтээлийг одоо энэ дугаарыг бичиж тэр номнуудын эсвүүдээс бид бас нэлээд авч ашигласан. Тэгээ өнөөдрийн байдлаар бол Wart-ын мангас нь бол Техас дахь криптозоологийн хамгийн алдартай домгуудын нэг болсон байна. 2009 оноос хойш Fort Worth байгалийн энэ хамгаалалттай газар бол жил бүрийн 10 дугаар сард Wart нуурын мангасын баяр гэж тэмдэглэдэг юм. За энэ бол ивент буюу арга хэмжээ те. Тэгээ энэ домгийг бол ерөөхдөө үйл явдлыг тэмдэглэдэг болсон. Ингээ 1969 онд дуусах үед мангасыг харсан тухай мэдээлэлүүд мөн ч гэсэн бас зогссон байна. Харин дараагийн 10 жилүүдэд Техасын зүүн хэсгийн бусад бүс нутгуудад бол алмастай холбоотой газрууд нэлээд халуун цэг болж өнөөдөр хүртэл бас яригдж байгаа. За Fort Worth-тай холбоотой хэрэгүүд одоо бол нэг гарахгүй байгаа л да. Одоо бол нэг сонсогдсон юм бил байх. Тэгээ зүгээр 1969 оны 7 дугаар сараас 11 дугаар сар хүртэл нийтдээ нэг 70 гаруй хүн энэ Wart нуурын мангасыг харсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Зарим бүр худал илрүүлэгчийн тэр полиграфийн шалгалтанд хүртэл ороод тэнцээд гарч ирсэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ мангас бол ихвчлэн шөнийн цагаар ялангуяа шөнө дундаас өглөөний 4 цагийн хооронд харсан гэсэн юм баримтууд байгаа. Тэгээ өтгөн ойтой аслагдсан Greer арлын Lake Wart буюу Wart нуурын мангасыг харсан тохиолдлуудын гол түүн болж таараад байгаа. Гэвч 1969 оны 11-р сараас хойш энэ мангасын тухай шинэ мэдээ одоогоор олон нийтэд бол дахид гараагүй. Тэгээд яг энэ бас нэг хөөх нэр өгсөн байгаа энэ амьтанда. Тэгэхээр нөгөө энэ амьтны талаарх одоо судлаач гэсэн одоо ч гэсэн бүр ингээл яваад байгаа байхгүй тий. Тийм сонирхолтой юм хэрэгүүд бас байгаад байгаа. За тэгэхээр энэ өнөөдрийн дугаарыг бид нэр яах вэ? Тэр Sally Ann Clarke-ийн бичсэн Wart нуурын мангас гэдэг 1960 онд бичсэн. Тэр номны хэсгүүдээс яг бүтэн биднэрт олдоогүй зөв хэсгүүдээс нь авч ашигласан. За мөн Lyle Blackburn-ы бичсэн Wart нуурын мангас ба Greer арлын
Ягаан хүний Лууд маань. үнэн түүх гэдэг ном байгаа. Дээрээс нь энэ дээр яг цахимаар болоод юуг ашигласан. Unsolved Mysteries гэдэг номын биднээс нөгөөний ашигласан Bigfoot гэдэг бүлгийг ашигласан. За энэ дээр штэ Squatch Mafia гэдэг сууг байдаг. Манай чи бас сонирхол Squatch Mafia гэж бичвэл за би хамдраг бол 21 дугаар анги нь болохоор Монголооны мангасын тухай айгу авч байдیں۔ 34 дугаар анги нь болохоор Мика одоо энэ юуны Wharton-ын мангасын тухай байдаг байхгүй. Тэгэхээр эндээс ерөнхийдөө ингээд 5 их сурвалжаас бол өнөөдрийн Монголооны мангас болон Wharton-ын мангас бол бүгдлээ гэж үзэх болох нэ. За яг үнэхээр байдаг бол бас одоо 69 оноос хойш сураг гараагүй гэдэг нь магадгүй хөж өргөцсөн ч юм уу тийм байж болох хэрэг байдаг бол тийм. Яг бас байдаг нь тодорхой болчихлоо шүү дээ. Өнөөдөр бас сонирхолтой ийм одоо мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Гоё дугаар маш сонирхолтой байлаа. За дараа одоо яг энэ талаар ямар одоо дугаарууд хийхээр төлөвлөж байгаа вэ? За одоо Мика нуурын мангас гэж бас байна. За тэгээ түрүүний хэлсэн Ямалын хойгийн алмас гэдэг байгаа. 1860 хэдэн онд үлээд Сибирийн 3 анчин яг Якутад ан хийж явж байхдаа алмастай таарсан юм түүх байгаа. Тэр яг уу тэрний яг материал нь жоохон хумс байгаад гэж байна. Зүгээр одоо яг миний бүр ингээд яг одоо уншия та энийг гаргахад та одоо энэ л их сонирн байж магадгүй гэдэг. Тэр гэхдээ яг үнэнгүй гэдэг надад айгүй эргэлзээтэй байгаа. 1240 оны үед яг баруун зүг аяндаа хийж явж байхдаа нөгөө 22 харвтын тэр төрсэн. Тэгээ тэр тэмдэглүүдийн бичгээр ингээд зүхтаасан тий. Тэгээд ингээд бүр ингээд арай ядаж тэндээс гарсан байгаа байхгүй. 3 хүн амьдсан. Тэн дээр штэ нэг албасад тохоо бичээг байгаа. Ерөөхдөө олон албас байгаа. Агууд амжижсэн баг хэд албас байсан юм уу да. Тэгээ тэмтэл Монгол цэргүүд таас яваад орсон юм яваад орсон юм шиг байна. Тэгэл тэмдэглэн болоод тэгэл цөөх хийд гарцсан. Тэр стори байсан ч надад аягүй сонирхолтой санагдав байхгүй тийм. Бодлоо байсан ч гэсэн. Зүгээр л аягүй сонирхолтой. Тэгэхээр тэрийг л одоо барьж авал бас киноч болж болохоор тийм. Тэгэхээр нэг яаж өгдөг тийм. Тэгэхээр тэн дээр л одоо суунда. За тэгээд өнөөдрийн дугаарт хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Тэгээд та бүхэн маань үргэлж бас биднийг дэмжиж дугааруудыг маань үзэж санал шүүмжээ хэлдэг бас баярлалаа. Тэр бас үргэлж илүү чанартай дугаар хийхийг хүсэж тэмүүлж явдгийн шүү. Тэгээд бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсье. Баярлалаа. За баярлалаа.